Энэ гайхалтай симфон шиг дуу гаргаад байгаа хөдөлгүүр бол Lexus-ийн домогт 5000 V8 хөдөлгүүр. Ямар нэг турбо чарж, супер чарж байхгүйгээр бүтээгдсэн. Моторынх нь цилиндрийн дээд ангийг нь Yamaha бүр өөрийн гараар уралсан байдаг. Yamaha яадаг вэ гэхээр Lexus LFA-ийн яндангийн системийг бүхэлдэн шийдсэн байдаг тийм брэнд. LFA-г мэдхгүй байхгүй Lexus-ийн домогт. LFA-ийн яг доогуур орж ирж байгаа LC500-ийн энэхүү хөдөлгүүрийн дээд ангийг Yamaha өөрийн гараар уралсан байдаг. Тийм ч учраас энэ гайхалтай герман машинд ч байхгүй, Америк V8-д ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой энэ V8-ийн дугуйлтыг LC500 мэдрүүлдэг. Lexus-ийн бусад нөгөө F модельүүд буюу ISF, GSF, IS500, RCF гэх мэт модельүүд дээр тавигддаг. Lexus-ийн яг жинхэнэ урдаа барьдаг домогт хөдөлгүүр гэж явдаг. Хөдөлгүүрийн хувьд бол маш сайн хөдөлгүүр гэдэг. Тосоол сольжил байх юм бол 500 мянган км-ийг бол ямар ч асуудалгүй туулдаг гэдгээрээ алдартай. Тэгсэн мөртлөө маш их хүч гаргадаг. 475 морины хүч 500 Нм мушгиж байгаа. Энэ их хүчээ 10 шатлалт дуал клач шиг л хурдан солигддог 10 шатлалт автомат хоропоор дамжуулан хойноо бүр үйлдвэрээсээ LSD бөхсдөөр гардаг. Тэр бөхслүүгээ зөвхөн хойд хоёр дугуулгаа дамжуулж идэг. Дуал клач биш мөртлөө яг л Porsche-гийн дуал клач эсвэл BMW-гийн ZF шиг л хурдан солигддог хороп. Гайхалтай хийсэн бөгөөд Toyota Lexus хийсэн гэхэд итгэмээр. Сонсож байна. Sorry. Тэгэхээр 200 нийлүү ордоггүй. Тэр нийлүү орох нь болоогүй гэсэн биш. Сайн хэсгийг хасчих. Нойлоос 100 4.4 секунд. Буртаал үедээ бол мангар буртаал заяа. Тэрэн дээр уусаа марах юм байхгүй. Харин 50 үедээ мангар 50. Яг л Lexus машиныг одоо өөрийн эзнээ яаж бүүэлдэг шиг тэр бүх чанар, одоо тэр бүх тав дуух, одоо тэр бүх чимээгүй байдалч гэдэг юм уу те. Lexus-ийн нэг өөрийнх нь гоё гаргадаг гоё характер байдаг шүү дээ. Тэрийг бол тултлаа мэдрүүлж чадаад байгаа. Харин хүсгийн бол дуал клачтай машин шиг л зан гаргаж чадаад байгаа. Хоёрдугаараараа. Нэгдүгээраараа. Тэгээд биш дээ нэг сонирхолтой юм байгаа. За эндээс traction дээр удаан дарчиж болно. Traction дээр удаан дарах юм бол зогсож жоод. Тэгэхээр нэг дарах юм бол ер нь ямар ч Lexus тэгдэг. Нэг л унтардаг. Харин удаан дарах юм бол VSC буюу Vehicle Stability Control-тойгоо цуг салдаг. Тэхийн тулд тэр тохиолдолд бүхс маш амархан хайдгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр байгаа нөгөөтлийнхөө эргүүлээд спорт болон спорт S дээр тавиад тэгэл үрүүлээ тултлан дараал зөвхөд мангар амархан бүхс. Энэ араа солигдож байгаа. Тэгээ 7200 RPM хүртэл хаазлах үед араа солигдож байгаа юм бок гэж буудаж бүхснөөс түрж байгаа юм шиг тийм мэдрэмж. Ийм машиныг Lexus хийдэг гэхээр бас их сонирхолтой байгаа биз. Одоо үеийн Lexus ч одоо бүр сүлдээ ерөөдөө жоо утгаалдаг байгаа шүү. Lexus ч тэгвэл Toyota. Гэтэл яг зарим нэг машинууд дээр одоо ийм мандин LC ч юм уу, GSF ч юм уу, ISF. За LFA гэдэг бүр нэг домог байдаг байсан шүү дээ. LFA-г бол мэдээж гүцэхгүй тэрний яг доогуур явж байгаа LC500 гэдэг бол бүх юмын бүр одоо Takumi гэдэг инженерүүд байдаг. Японы үйлдвэрт. Японд байрладаг Toyota-гийн Motomachi гэдэг үйлдвэрлэлд угсардаг зөвхөн гараар. Takumi гэдэг инженер яадаг гэхээр 25-аас 30 жилийн туршлагатай. Одоо маш тийм бүр нарийн ямбай нэгт бүр одоо төгс гэдэг зүйлийг тийм тулгадаг тийм одоо мэргэжлийн инженерүүдийн гараар орж машины деталь бүрийг нэгэнгүү ингэж угсарч маш олон хатуу чанга одоо тийм стандартыг мөрдөсний эцэст Lexus LC500 гэдэг машиныг бүтээсэн байдаг. Elevator хоёрыг нэг үйлдвэрт үйлдвэрлэдэг байсан. Тэгэхээр энэ машины хувьд бол ерөнхийдөө Lexus-ийн төгс бүтээлгээд хэлчихэд бол буруутахгүй. Ягаад гэх юм бол ерөөсөө ороод суухаас эхлүүлээд гадна дизайнаас эхлүүлээд одоо нөгөө гадна дизайны нөгөө нэг анхны нэг прототип загварыг гаргадаг шүү дээ машин дээр. Тэр нэг тийм прототипаасаа машин яг бодит продакшн дээр нэлээд зөрж гарч ирдэ шүү дээ.
LC500 тэрэнд барагтаа зөрөөг байхгүй. Яг анхны нөгөө прототайптайгаа маш адилхан нэлээд боловсронгуй, нэлээд тийм төгс загвартайгаар. Дизайн дээр ч ер нь яриадах юм байхгүй. Гадна уртал, хойтол мөн машины ерөнхий өөрөө ерөөсө тэр чигтээ аэродинамик дизайнтай байхгүй. Салхийг тэр сөрж байгаа, салхийг шингээж байгаа. Тэнгүүтээ энэ дотор салоныг уралсан байгаа байдал, нягт хийц, мийц. LC-ийн салон хизээш дуурдаггүй гэдэг, дуурахч боломжгүй гэдэг. Ягаад гэх юм бол ганц LC ч байтугай Lexus-ийн ер нь энгийн одоо хэрэглээний машинууд бол маш чанартай салонтойгоор бүтээгдэх хүмүүс бол мэдж байгаа. Харин LC-ийн хувьд бүр тэрнээс илүү олон бүр мэргэжлийн түвшний инженеруудын ур ухаан болон сэтгэл зүрх шингэж зүгээр юм автоматчилсан юм дамжлага биш. Бүгдийг гараар ухсарч, гараар хянаж гаргадаг учраас LC бол яалтчгүй үнэхээр автомашины дундах одоо урлагийн бүтээл гэх юм уу тий. Хүн зүгээр ингээд нүдэрээ ингээд салонд нь ороо суухад хүртэл жишээ нь бид нар одоо музейд очиод ч юм уу зургийн урлан дээр очиод зургийг хараад ингээд нэг хэсэгтээ ингээд гоё зогсдөө шүү дээ. Деталь бүрийг ажиглаад. Салонд нь ороо суухад яг салоныг нь ч гэсэн ингээд нэг нүдэрээ ингээд ажиглаад хэсэг чимээгүй сууж юмар тийм төвчний нарийн хийцтэй, гайхалтай мөн дээд зэрэглэлийн чанартай материалуудаар бүтээгдсэн байдаг. Тэгэхээр LC-ийн хийц мөн тэр Lexus гэдэг машин ямар байх ёстойг мэдрүүлж байгаа тал нь мөн Lexus бас ямар брутал байдгийг гэдгийг давхар харуулсан бүтээл гэж явдаг. Тэгээд машин маань зүгээр энэ нормал мод дээр, комфорт мод дээр бол хүнийг өстө бүүэлж байгаа юм шиг л явдаг. Араа солигдож байгаа нь баг ерөөсөө бид мэдрэгдэгчгүй, баг солигддог араагүй юм биш үү гэмээр тийм зөөлөн, тийм тухтай явдалтай. Тэгээд машин маань нэлээд хүнд, нэлээд лакс биетэй. Гэхдээ хөдөлгүүр маань хүчтэй учраас түүртэхгүй авч явдаг. Машиныг эргүүлэхэд бол хангалттай хүч ярим байгаа. Гэхдээ энэ хөдөлгүүр турбо чарж, супер чарж байхгүй учраас заавал 6000 RPM хүрж иж ерөөхдөө чөлөөтэй бүхсээ аяж эхэлдэг учраас одоо нөгөө twin turbo ч юм уу одоо AMG-ийн турбонууд ч юм уу BMW-ийн M-ийн twin турбонуудтай харьцуулахад хүчин жоохон орой орж ирдэг. Тэгээд тэр ч утгаараа машины бүхсийг хаяулахад жоохон хүндрэлтэй байдаг. Хаюулж болно, эргээд контролтоход жоохон төвөгтэй. Яг бол бас маш их хүнд учраас. Турботой хөдөлгүүрүүдийн бараг 80, 70, 80% нь маш их хүч нь 3000, 4000 RPM дээр ордог учраас бүхс хаяулахад их амархан байдаг контролтоход. Тэгэхээр угаасаа энэ машины зорилго нь бол хэдий хүчтэй ч гэсэн тэгж нөгөө заавал эргүүлж мэргүүлээ шарахт бол зориулт байхгүй. Яг зөв хүсвэл чадна гэдгээ бол хангалттай харуулцдаг. Хүсвэл таныг сэргээгээд өгнө гэдэг одоо тэ бүр ингээд Азаа хөдөлгөж чадна гэдгийг бол хангалттай мэдрүүлцдэг. Гэхдээ гол үндсэн зорилго нь зүгээр л шулуун зам дээр хөвөх, орчноос бүр тусгаарлах. Тэгээд мөн энэ гоо зүйн таашаал гэдэг юм нь бол бүр их тулцсан байгаад. Ороод суугаад бариад явж байгаа тэр өрүүлийн зөөлөн байгаа байдал ч гэдэг юм уу те. Тэгээ энэ тав дух гэсэн мөртлөө энэ куб загвартай намхан машин мөртлөө харагдсан мангар сайтай. Нэгээсэндээ өдөр тутмын уналганд их гоё байдаг. Их гоё юм тайвширлыг мэдрүүлдэг. Эзнийг үнэхээр бүүвэлдэг. Тэгээд хэрвээ жоохон уйдаад ах юм бол мэдээж спорт класс руугаа хийлээ. Хорок нь яг л дуал клач шиг л ажиллаад эхэлдэг л гэсэн үг. Сая тэр 7200 RPM лгээ тулаад дүг хийж байгаа сонсож байгаа биз? Хүмүүс яг энэс нь болж ерөөхдөө LC500 авдаг гэж ярьдаг. Тэгэхээр дахин давтагдчихгүй V8-ийн дууралт. Өөр яг одоо цэвэр жинхэнэ одоо Японы V8 ямар байх ёстой юм бэ гэдгийг энэ Lexus-ийн F загварууд мэдрүүлж идэг. Ингийн үед мангар сайхан тогтун машин, өрүүлэн зөөлөн, маневр сайтай, дуучмын тусгаарлалтын дээд зэрэглэх сэргээх үедээ бол тулталн сэргээж болж чадчих. Тэгээд энэ бол цэвэр бүр одоо жинхэнэ юу гэдэг юм спорт машин бол биш. Тансаг машин, нэгсэндээ GT машин гэж ярьдаг. Grand Touring буюу холын замын одоо завь шиг л хөөгч юм те. Тэгээд ойлгочиход бол гэмгүй баг. Яг мэдээж нөгөө цэвэр перформанс машинтай ч юм уу зүүрлэх юм бол зарим нэг зүйлсээрээ жоохон дутуу байдаг. Тэр нь жишээ нь юу вэ гэх юм бол Lexus ер нь машины өрүүлийг маш тийм хаана явж байгааг нь мэдрэгдүүлэхгүйгээр одоо хийдэг гэх юм уу. Жишээ нь одоо Porsche-тэй зүүрлэлтэй те. Porsche-гийн өрүүл одоо Porsche бариад явж хахад машины дугуй ямар зам дээр замтаа яаж харьцаж байгаа, замын бэржир гадруу дээр яаж мэдрэгдэж байгаа нь дугуйнаас гараад өрүүлийн аппаратаар дамжаад энэ машиныхаа өрүүлний
Эзнийхэн гарын алган дотор ингэж мэдрүүлж идэх байхгүй. Зам дээр явж байгаагаа. Харин Lexus эсрэгээрээ гарын алганд юу ч мэдрүүлдэг. Аль болох ер нь орчноос бүр хол тусгаарлах гэж ер нь жоохон хичээдэг гэсэн. Тийм ч утгаараа Lexus-ийн илүү 5 дахь хувьд чухалчилсан байдаг нь илт байдаг. Харин Porsche ч юм уу илүү performance-лоо чиглэсэн машинууд өрөөрөл болон замын хоорондын тэр харьцаан дээр мэдэрж байгаа мэдрэмжэн дээр тултал анхаардаг. Тэгээ эргээд тэдгээр нь бүр яг зам дээр явж байгаа талаасаа бүр илүү одоо нэг өөрийн гэсэн онцлогоор бас кайфыг мэдрүүлж. Тэгэхээр Lexus болохоор эсэргээрээ гэсэн үг байна. Өрөөл яг үндэ юу болоод байгаа, тэр зам дээр юу болоод байгааг энэ дотор хүн мэдэрдэггүй. Үгүй мэдрэх шаардлага байхгүй. Яг тэгвэл энэ Lexus учраас гэдэг. Тэгэхээр ерөөхдөө ийм хоёр тишээ салаасан ойлголт гарч ирдэг гэсэн үг. 5000 V8 байлаа гэд машин болгон мэдээж адилхан характер өгөхгүй. Машин болгон хүчтэй байлаа гэд адилхан характер өгөхгүй. Lexus бол өөрийн яг жанжин шумаа бариад тэ төгс гүйцэтгэл, төгс 5 дух, төгс одоо энэ орчноос тусгаарлалт бүгдийг нь өөрөө яг Lexus-ийнхаа одоо нэг энэ жанжин шумыг давахгүйгээр мэдрүүлж чадаад байгаа байхгүй. Lexus гэдэг нь одоо гол найдвартай байдал тэ 5 дух. За тэгээд хүчин дээр бол одоо дутах юм байхгүй. Тэгээд тэр гоё дизайн. Тэгээд хамгийн гол нь юник байдал буюу яг энэ гадна талаасаа харахад гэдэг юм уу. Бүр Aston Martin энтрийн хажуу зэрэгцээлээ зогсоход баг илүү тийм дутгааргүй дизайнтайгаар гаргаж ирсэн байдаг байхгүй. Lexus LC хувьд. Тэгэхээр эн чинь өөрийн гэсэн бүр яг тэр нэг юм luxury болон тэр юник гоё онцлог нь бол тултал тэрийг мэдрүүлж чаддаг гэсэн үг. Даруух үедээ даруухан. Гэтэ явмаар байгаа үедээ явцдаг. Гайхалтай байна шүү дээ. Тэгээд ер нь сүүлийн үеийн luxury машины салон гэдэг одоо нөгөө гоо сайхан золиос хэрэгтэй гэдэг шиг харахад амар чамин тансаг мөртлөө хүрээд үзэнгүүт нэг юм хятансан эсвэл юм жоохон хямдхан орц ихтэйгэр тэгээ бас нэг гой сайн нягт хийж бол чаддгүй байхгүй. Угаасаа төгс гоо үзэглэн болон төгс чанар хоёрыг гаргаж ирэхэд бол маш хэцүү байдаг машины хувьд. Тэгэнгүүт LC дээр яг тэр хоёрын хооронд нь маш сайн тулгаж чадсан байдаг байхгүй. Харахад үнэхээр гоё, нүд булаам, хужирлан мөртлөө хүрээд үзэхэд материал бүрэн чанартай байгаад байдаг. Цэвэр арьс, тэгээд ийм алкантара өнгийн оруулга нь эндээ тусдаа улаан өнгийн оруулгатай салооны өнгө бол янз бүр байдаг. Энэ бол хүснээрээ захиалт юм бэл. Тэгвэл дээвэр нь хар алкантара, тэгээд дандаа битүү арьсан оруулгууд тэгсэн мөртлөө энэ урдаан ийм шил мэл оруулаад ирсэн бүтэн ийм шилэн дийлгэц мэлгэцтэй. Тэгсэн мөртлөө нөгөө хамаг юм точ скрин биш заяа. Яг гол нөгөө кондишнтэй харьцаж байгаа парны удирдлагууд бүр яг гоё товчлуураараа ингэж дарагддаг. Дарагдж байгаа нүртэл мангар тийм чанартай дарагдцтай. Тэгээ энэ тоховчны хийсэн байдал яг нэг Lexus-ийн өөрийнх нь нэг юм ханхлуулдаг нэг үнэртүүлдэг мэдрэмж байдаг шүү дээ. Тэд нар яг байдгаараа байгаа мөртлөө яг энэ дизайныг харах юм бол одоо энэ хаалганы бариулны дизайн хүртэлтэй тэнгүүтээ дотор солооны орж иж байгаа энэ нумарсан хэлбэр машиныхаа гадна талынхаа тэр нумарсан хэлбэртэй хүртэл тийм адилхан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө гоо зүй болон чанар гэдэг хоёрыг аль болох чадлаараа тулгсан модель бол LC500 өнөөсөө мөн байдаг. Ерөөсөө Lexus-ийн одоо цагт урдаа барих яалтчгүй ховор нандин цуглуулганы модель. Ер нь авсан хүн бол 10 жил нам дарах хэрэгтэй юм шиг. Тэгэх юм бол бараг 2-3 дахин үнээр зарах тэр юу бол үүснэ. Энэ тал дээр бол марах юм бол байхгүй Lexus дээр. Тэгээ V8 5000-тай Lexus гэж бодолт. Одоо бүр 5-7 хүртэл одоо цаг хугацааны хэр үнд ордог болох гэдэг шүү дээ. V8 байхгүй болсон. Тэгвэл энэ минь чинь хажууд нь бүр хэд хэн илүү цуглуулганы урлагийн бүтээл байхгүй. 7200 RPM штэ бодолт. Гайхалтай байна штэ. Тэгээ бас нэг сони юм байгаа. Одоо энэ хянахны дизайн хамгийн анх LFA-с гаралтай байдаг. Lexus LFA. Lexus LFA бол яг 5000 VR хөдөлгүүртэй бүтээгдсэн байдаг. Тэнгүүд энэ хянахыг яагаад гаргаж ирсэн бэ гэхээр би LFA-ийн тухай ярьж байгаа шүү дээ. LC-ийн тухай биш. LC LFA-ээрээс хоорондоо нэлээд холбоотой юм шиг байна. VR-тай тэр LFA бүр хитрхи огцом гэж яадаг гэсэн юм байна. Моторын эргэлт нь бүр одоо жишээ нь 1-ээс 8000 хүртэл тулахтаа баг ингээ секунд хүрэх хугацааны дотор ингэж босдог. Тэнгүүтээ зүгээр нөгөө аналог хянах чинь хянахны тэр зүүн моторын эргэлтийг дагаж чаддгүй хоцроод идэг гэсэн гэж байгаа юм. Тэнгүүтээ ийм одоо дижитал электрон хянах гаргаж ирээд тэр асуудлыг шийдсэн байдаг гэдэг. LFA-ийн хөдөлгүүр бол тийм одоо яг мотоцикл нэг шиг тийм машиных мөртлөө мотоциклын шиг огцом хааз авдаг.
тийм амар хурдтай ажилладаг хөдөлгүүр байсан. Тэнгүүтээ энэ хянахыг тусад нь LFA зөрөөж тавиад LFA-с үргэлжлүүлээд LC тавиад тэгээ зарим нэг одоо GSIS-ийн RC-ийн экспорт модулууд дээр тавигдсан байдаг тийм түүх байна. Энэ хянахны тухайд гэх юм бол. Тэгээд дэлхийн автомашин зах зээл ер нь сүүлийн үед бүгд л тэгэл цахилгаан болоод тэгээ хайбрид болоод ерөөхдөө том хөдөлгүүрүүд бүгд байхгүй болоод эхнээс ихсүүлээл ер нь одоо энэ машинууд бол маш ховрдсан одоо амьтдын жагсаалтанд бол орж эхэлж байгаа. Тэгээ Lexus бол бүр GS-ээ үйлдвэрлэхээ болцсон, RC-гээ үйлдвэрлэхээ болцож байгаа. Тэгээд энэ 2026 оноос эхлээд LC-гээ хүртэл цааш нь харуулахаар шийдсэн. LS байхгүй болсон гээл те. Lexus гоё машин хийж чаддаг юм шүү гэдгээ бол утгаараа баталсан. Гэхдээ цаашаа үргэлжлүүлж бол хийхгүй. Бид нар 4 цилиндр рүү гараа өргөөд 4 цилиндрээ эрхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй яваад байгаа. Тэгэхээр одоо цаг бол одоо яг эдгээр машинуудын одоо сүүлчийн л цаг үе болчихлоо юм л да. Гайхалтай ховрын бараанууд одоо машиныг хийвэл ингэж хийд юм шүү гэдгийг энэ машинууд дээр бол баталдаг байхгүй. Дизайн, тэг өнгө будаг, энэний өнгө будаг модгийнх нь тэр давхар хийж байгаа тэр процесс тэг өнгө гаргалт Lexus-ыг бол бас төгсчтэй. Гэх мэтчлэн одоо ингээд яриад ивэл яриа л юм. Гэтэ гонигтай нь одоо энэ машинууд ихнээс ихсүүлээд тэгээд үгүй болсоор байгаа зүйлдээ тэгээд хэдүүлээ нэг хэдэн 4 цилиндртэй эсвэл нэг цахилгаан машинтай л үлдэж таарах байх. Тэгэхээр хэрэг олдсон дээр нь хэрэг боломжинд байдаг бол аваад унаад тэгээ гараажтаа ер нь тавьчихсан байхад их зүгээр шүү. 10 жилийн дараа гаргаж ирээд харахад жинхэнэ нүдний хорол болцсон байх баг. Тэгэхээр өнөөдрийн дугаараар хамт байсан та бүгд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр бай.